Бүгдээрээ сайн байцгаана уу? Шинэ бүлгээрээ иргэн уулзж байгаадаа маш их баяртай байна. За өнөөдөр Үлс 16 дугаар бүлгээс асуугасаа та нартай хуваалцъя. Үлс 16-гийн 6-аас 10 дугаар ишлэгийг уншъя. Аазад үг тунхаглахыг ариун сүнс хоригсон тул тэд Фрүг болон Галатийн нутгаар дайран өнгөрч Мусияд ирээд Битүүн рүү явхаар завдан байтал Есүсийн сүнс зөвшөөрсөнгүй. Тэд Мусияг өнгөрөөд Тройд ирэв. Шөнө нь Паулд үзэгдлээр Македон хүн гарч ирээд Македонд ирж бидэнд туслаач гэж гуйсан яжээ. Үзэгдэл үзмэгцээ тэрээр бурхан тэдэнд сайн мэдээг тунхаглал гэж дуудлаа гэж дүгнээд тэр даруй бид Македон руу явхаар болов. Амен. За энэ хэсгийн өмнө 16 дугаар бүлэг юу гэж хэлж байгаа вэ гэхээр Паул буюу Саул, Силас болон Тимот нарыг өөртөө аваад тэгэд Аз руу үгийг тунхаглахаар тийм төлөвлөгөө гаргаад аялал гарахаар завдж байгаа. Тийм үйл явдал гарч байгаа. Яг тэр үед нь 6 дугаар эшлэлдэр Азад үг тунхаглахыг ариун сүнс хоригдсон гэж гарч байгаа. Дараад нь Битүүн гэдэг газар руу явхаар завдан байтал Есүсийн сүнс зөвшөөрсөнгүй гэх ийм хоёр хориг гарч байгаа. Бурханаас ирсэн ийм хориг. Тэгээд тэднийг харин Македон гэдэг газар руу яваад Македонд сайн мэдээг тунхаглаа гэдэг зааварчилгаа эзнээс ирж байгаа. Энэ дээрээс би яг ямар зүйл ингэж ойлгож авч байна гэхээр Бурханы цаг биднийхээс өөр байдгийг олж харж байна. Энэ дээр бас нэг ишлэл санаанд орж байгаа нь хүн зүрхэндээ төлөвлөдөг боловч бурхан чиглүүлт юм аа гэдэг ишлэл санаанд орж байна л та. Тэгээд Паул болон Силас нар Азад үг тунхаглахаар ингэ төлөвлөсөн байсан бол харин ариун сүнс хоригдсан ба. Энэ бол миний цаг биш байна. Та нар одоо явахгүй Аз руу, харин та нар Македон руу яваа. Тэнд сайн мэдээ тунхаглах цаг нь байна. Эзэн үүнийг хүсэж байна гэдгээ тэдэнд хэлж байгаа. Та нар магадгүй төлөвлөсөн Аз руу явж үгийг тунхаглахыг төлөвлөсөн байсан ч гэсэн энэ яг зөв цаг нь биш байна. Харин бурхан эзний хувьд хамгийн зөв цаг нь Македон руу явах байна гэдгийг ариун сүнс тэдэнд хэлж байгаа. Энэ дээр нэг жишээ бас надад санаанд орлоо л да. Надад миний амьдралд маань өөрт маань тохиолдсон жишээ. Тэгэд өмнө би Христэд итгэхээс өмнө хэрүү ингээд миний төлөвлөж исэн зүйл нурах ч юм уу, ямар нэгэн саад, хориг, хаалгууд хаагдах үед маш их сэтгэлээр унж ингэж айгүй хэцүү хүлээж авдаг байсан л та. Есүс Христэд итгэснээс хойш харин миний хандлага яаж өөрчлөгдсөн бэ гэхээр энэ бурхны цаг нь биш байна. Ийшээ явахыг эзэн зөвшөөрөхгүй байна. Энэ цаг нь болоогүй байна. Эсвэл энэ зүйлийг хийх нь энэ төлөвлөгөө нь бурхны хүсэлд нийцэхгүй байна. Энэ нь надад магадгүй ирээдүйд ямар нэгэн мөн үр дагавар авчрах ч юм уу. Эсвэл эзэн магадгүй тэнд хамгаалтыг бас надад тавьж иж болох юм те. Харин эзэн ийшээ яваа. Тэгвэл миний төлөвлөгөө, миний хүсэл чиний хувьд энэ байна гэд өөр хаалгуудыг нээж өгнө гэдэг тийм хандлагаар эзэн ханддаг болсон. Тэгээ бүр талархдаг болсон байгаа эзэн. Баярлалаа эзэн, энэ хаалгыг хааж өгсөнд та ямар нэгэн зүйлээс намайг хамгаасан баг. Эсвэл энэ таны цаг биш байсан баг. Харин та надад өөр зам, шин замуудыг, шин хаалгуудыг нээж өгөх болно гэдэг тэр хандлагаар би хараад амар тайван байдаг болсон. Эзэн үнэхээр нэг зүйлд хориг тавиад энэ бишээ, энэ зам бишээ гэх юм бол илүү дээр тэр замыг заавал надад бэлдсэн байдаг. За хоёрдугаарт нь тэд нэр Македонд ирээд үгийг тунхаглаад явж байтал нэг асуудал гараад тэгээ шоронд хоригдсан ба. Тэгээ шоронд нэгэн хуйгаар ингээд мануулаад тэг гямданд хийлгээд хөлөө ингээд дөнгөлүүлээд байж байхдаа Паул Силас хоёр шүн дундын үед залбираад бурханд магтуу дуулж байтал 26 дугаар эшлэлдэр тэгтэл гинэд шоронгийн суурийг дөргиосон хүчтэй газар хөдлөлт болж даруй бүх хаалганууд нээгдэн хүн бүрийн гав дөнгөн мултарч унжээ. Хуйг нойрноосоо сэрээд шоронгийн хаалганууд нээлттэй байхыг харангуйтай хоригдлуудыг оргожээ гэж бодоод өөрийгөө илтээр дүрж алахыг завттал Паул чангаар өөрийгөө бүх орол бид бүгд энд байна гэж хашгирваа. За тэгтэл тэр хуйг яг өөрийгөө ингээ алхаж ирснээр Паулийн тэр дууг сонсоод бамбар авчраад ингээ очиод тэгээ Паул Силас хоёрыг харангуйтай өмнө ингээ сүхэрж байгаа. Тэгээ 30 дугаар эшлэлдэр тэр тэднийг гаргах зураа ноёдоо аврагдахын тулд би юу хийх ёстой вэ гэж асуув. Тэд эзэн Есүст итгэх түн чи болон гэрийнхэн ч аврагдана гэлээ. За үүний дараа тэгээд тэд нэр тэр хуйгийн гэрт нь очисон байгаа. Тэг гэрт нь тэр шөнийн цагаар очиод бүх гэрийнхэнд нь эзний үгийг яриад тэгээ бүх гэрээрээ аврагдаад баптизм хүртэж байгаа юм үйл явдал болж байгаа. Амен. Энэ хэсэг дээр надад амен те эзэн Есүст би аврагдахын тулд юу хийх ёстой вэ гэд асуусан чинь урдаас нь те чи тийм сайн үйл хийх ёстой, чи тийм буян хураах ёстой, маш олон буйны үйл хийгээрээ тэгвэл чи аврагдана ч юм уу те тэгж хэлээгүй. Маш энгийн бөгөөд хүчтэй хариулт байсан Паулийн хариулт нь. Эзэн Есүс
итгэе. Эзэн Есүст итгэх түн. Тэгвэл чи болон гэрийнхэн чинь аврагдана. Амен. Аврагдахын тулд үйлсээр сайн үйлс буян хийвэл аврагдана гэж хэлээгүй, харин зүгээр л Есүст итгээрэй. Зүгээр л түүнд итгээрэй. Бүх бардам байдлаа тайлж хаяад даруухан байдлыг өмсөөд хүүхэд шиг сэтгэлээр юунд санаа зовлгүйгээр хаширлахгүйгээр зүгээр л итэг, тэгвэл чи болон гэрийнхэн чинь аврагдана гэдэг ийм гоё энгийн хэрнээ ийм хүчтэй хариулт ирсэн ба. Тэгээ сайхан би нэг номлол сонсож байгаад ер нь сайн мэдээ тараадгүй хүн ер нь итгэлээрээ жоохон сул дорой байдаг юм аа. Ер нь жоохон нэг л сул байгаад байдаг шүү. Сайн мэдээ тараах нь дайнд оролцож байгаа гин нэг хүчтэй зэвсэгчин шүү. Сайн мэдээ бол нэг хүчтэй зэвсэгчин шүү гэд хэлжсэн. Тэгээ сайн мэдээ тараахын тулд суралц, сайн мэдээ тараахын тулд эзнээс асуу, ариун сүнснээс тусламжгүй унш, яаж сайн мэдээ тараах өөрийгөө бэлтэг гэд хэлжсэн. Тэгээ энэ дээр надад ариун сүнс дахиад сануулж байна. Ийм л энгийн бөгөөд хүчтэй энэ үнэн сайн мэдээг тараагаарай гэдэг ийм ойлголтыг бас авч ин. Тэгээд эзэн үнээр талархъя. Тэгээ энэ хүрээд Үлс 16 дахь бүлгээс авсан ойлголтоо ингээд дуусгая. Тэгээд ариун сүнс нь талархъя аваа. Өнөөдөр өгсөн энэ хоёр ойлголтын төлөө би танд талархаж байна. Есүсийг сонсож байгаа хүмүүсийн зүрх сэтгэлийг та бас ивэж өрөөх болтугай энэ үгсээр дамжуулан Есүс Христийн нэрээр амен. За тэгээ та нар миний өнөөдрөө гахалтай сайхан өнгөрүүлээрэй эзэн дотор. Тэгээ дараагийн бүлгээр уулзлаа. Түр баяртай.